Залуучуудын соёл нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор эх оронч залуу үндэсний аян улс орон даяар өнөөдөр эхэллээ. Уг аяныг зэвсэг түвшний жанжин штаб, гэр бүл залуучуудын хөгжлийн газар, эерэг тэмүүлэл төрийн бус байгууллага хамтран санаачилсан байна. Аяны хүрээнд гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвөөс Орхон аймгийн онцгой байдлын газар, дотоодын цэргийн тусгай салаа, зэвсэг түвшний 186, барилгын цэргийн 110 дугаар ангиудад эх оронч залуу сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Энэ жил 2021 оны 1-р ээлжээр цэрэг татагдж ирсэн. Ерөнхийдөө цэргийн албанд татагдж ирснээс хойш эх оронч үзэл бүр их нэмэгдсэн. Яагаад вэ гэвэл эх орныхоо инхийн сахихад өөрийн биеэр яг ингэж ирж оролцоод яг одоо харуул манаандаа зогсоод инхийн үлстэй Монгол улсын дархан хэлийг одоо хил дээр биш ч гэсэн эх орноо хамгаалах үйлсэд өөрийн биеэр ингэ хүчин зүтгэж байгаа одоо маш их баяртай байгаа. Энэ маань болохоор эх оронч үзлийн маань бүр илүү ингэж сурталчилж эрд цэрэг хүн ямар байх хэвээр, эх орныг яаж хамгаалах хэвээр, эх орн ямар байх хэвээр дэг журам одоо хууль тогтоомж энэ бүгдийг цээжлээд энэ бүгдийг үргэлж сахин биелүүлэхэд суралцж байгаа. Ерөнхийдөө эх оронч үзэл маш жижиг зүйлээс эхэлдэг, том зүйлээс биш. Зөвхөн жишээлхэд амьдарж байгаа эргэн тойрон орчноо хайр гамтай тамхи татдаг бол тамхиныхаа ишийг ил хаяж галт хүмүр гаргахгүйгээр хогийн савнд нунтраагаад хийдэг. Бусдыгаа бас хордуулахгүй тул заавал нунтраач хийх хэрэгтэй. Маш жижигхэн иймэрхүү зүйлээс л эхлэндээ гадуур одоо хог хийсэж явж бол хогоо аваад кармалчихдаг ч юм уу. Тийм. Эх оронч хүний кармалаас ер нь хогоор дүүрэн байдаг гэж. Тийм. Яг эх оронч үзэл бол ерөнхийдөө жижиг зүйлс эхлээд дээшгээ томорж байгаа. Яг одоо цэргийн албанд татагдж ирснээс хойш бол эх орон ямар байдгийг, эх орны төлөө яаж зүтгэдэг, инхийн цагт хөлс их урсвал дайны цагт цус баг урснаа гэж ийм сэтгэлийг маш их сурж байна да. За эх оронч нэгдэн болохоор ер нь л өөрийнхөө одоо Монгол оронд төлөвлөстэйгээ хувьд өөрийнхөө ам биеийг үл хайрлан эх орондоо зүтгэх. За энэ нь бол эр хүмүүсийн үүрэг гэж бодож байгаа би. За энэ нь бол Монгол улсын за зарим цэргийн албаа агч энэ л эх оронд зүтгэдэг. За энэ нь бол за өсвөр насны хүүхдүүд ер нь цэрэгт явахгүй гэсэн бодол амар их байдаг. За тэр дундаас за хөсөлтөөрөө цэрэгт ирсэн цэрэг албаа агч зөндөө байна. За ер нь бол барамт чахалтаар ирсэн одоо цэргийн татлаар ирсэн цэрэг албаа агчтай байна. За тэр цэрэг албаа агчд ирээд за цэргийн амьдралд оролцож үзээд за цэргийн эх оронч үзэлтэй болоод за би цэргийн албаа хаах хэрэгтэй. За би хаач чадна. За тийм зоригтой ирсэн хүмүүс бас зөндөө байна. За ер нь л одоо манай надтай зөв татгаж ирсэн цэргийн албаа агчд ер нь бол ихэнх эх оронч үзэлтэй. За цэргийн албааг хаах хэрэгтэй. За эх орныхоо төлөө зүтгэн гэсэн тийм сайхан залуучууд ирсэн байгаа гэж бодож байгаа. Аливаа зүйлд одоо ухамсартай ханддаг тийм ээ. Одоо нэг бие хүн болохын тулд эх орон залуу болохын тулд үндсэндээ одоо нэг хүүхдийг багаас нь хүмүүжүүлэх ч юм уу тийм. Багаас нь хүмүүжүүлэхдээ яах вэ гэхээр үндсэндээ нэг байгаль хог хаях тийм. Өөрийнхөө биеэ зөв авч явах боловсролд эрдэм номтой сайн хүн болохын тулд багаас нэг хүүхдийг сурган хүмүүжүүлэх ингээд дадал зуршил олгоод тэндээсээ бие хүн болно л гэсэн үг л дээ. Эх оронч залуу аяны зорилго нь залуу хойч үедээ эх оронч үзэл санааг төлөвшөөлөх, соён гэгээрүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, тэдний бие даан амьдрах чадвар, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд оршжээ. За энэ аян болохоор зэрэг ерөнхийдөө бол Монгол улсад залуучуудын байгууллага үүсч өгсөний 100 жилийн за мөн зэвсэг түвшний 100 жилийн хүрээнд ер нь бол хослуулан одоо зохион байгуулж байгаа. За тэгээд өнөөдрийн хувьд гэх юм бол манай залуучууд хөгжлийн төв за зэвсэг түвшний 186 дугаар анги дээр их хүрэлцэн ирж эх оронч залуус нэртэй сургалтыг орлоо. За тэгээд энэ сургалтаараа бид яг юуг өгүүлэх гэсэн бэ гэхээр зэрэг Монгол бол одоо Монгол бахархал гэж юу юм? За үнэт зүйл гэж юу юм? За тэгээд хүн одоо юугаараа бахархах ёстой юм? Үнэт зүйл гэж яг хүний хувьд юу юм? Хамгийн чухал одоо амьдралын хамгийн үнэт чухал зүйл яг юу байдгийг бэ? Монгол хүн болж төрснөөрөө юуг бахархаж явах ёстой гэдэг одоо ойлголтыг байлдагч нарт зэвсэг түвшний одоо нийт байлдагч нартай хүрэхээр бид нэр зорьсон. Тэгээд ямар ч гэсэн өнөөдрийн сургалтын зэвсэг түвшний 186 ангид орж за 186 дугаар ангийн нийт баг хамт олонд манай сургалтыг хүлээн авсанд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Эх оронч залуу үндэсний аян Орхон аймагт анх удаа зохион байгуулагдж байгаагаараа онцлог цаашид жил бүрийн 11-р сарын 11-ний энэ өдөр зохион байгуулагдахаар болжээ.